ихний өдөр байгаа. Лекц орж дуусаад одоо болохоор семинар эхэлж байгаа. Тэгээ манайх амар тийм хэцүү хичээлээр эхэлж байгаа. Смут дээр хичээл авахгүй өнөөдөр сэтгэл зорж байгаа. Ер нь жоохон хүндхэн эхэлж байна. Өнөөдөр хичээл болохоор зөвхөн маршрут ингэ сипаар хийсэн. За сипаар энэ үүрэгтэй. Ийм дахиалаа. Тэгээ бас ийм дахиалсан. Тэгээд энэ хоёрын бүтээндээ арт талд нь ингээд нэг ордог элдэ мэдэн штий. Тэрний юу над төгсөн байна. Бас өнгөлгөөнийх нь алчурч байгаа. Энэ сүрээс гэх юм уу анх удаа юм захиалж үзэж байгаа. Тэгэхээр яг хэр чанартай гэдэг нь мэдэхгүй байна. Энэ сүрээс болохоор ер нь бол байнга захитай. Мөнгө идэлэн ч гэсэн ер нь айгуу чанартай байдаг юм шиг санагддаг шүү. Тийм гинжиг бас эднийхээс захиж авсан. Нилээ одоо хэлж байгаа. Ийм юмнууд ирсэн байна. Ийм стикер ирсэн байна. Хуучин болохоор энийг ашиглаад ийм стикер ирсэн бас аахгүй. Тэгээд шинжлэгдээд ийм стикер болсон байна. Тэгээд бас ийм тэгээд эднийх болохоор ийм баталгаат хуудастай гэх юм уу? Одоо маань л өөр ийм 100% одоо мөнгөн одоо илүүл зардаг гэдэг ийм баталгаат хуудастай. Тэгээд арай юм боловсронгоо одоо эднийх яг хөөрхөнлөлтөө цэвэрхэн ирсэн байна. Гэтэ эднийх илүү юм юу мэрх юм чанартай. Тэгээд эдний даавн юу болохоор бас юм айгуугаа юм зөвлөхөн илгийн юм шиг байхгүй юу. Тэнгүүт эднийх болохоор сайн юм сонин арай нэг өөр материалтай. Эднийхээ бол гүцэхгүй юм байна. Айгуугаа ийм ууттай юм байна. Гаднаа ийм хайрцагтай. Ингэж харагдаж байна. Ийм бол харагдах юм байна да. Бас хөөрхөн дэжгүй. Таалагдлаа. Би ийм чихвч загсан байт юм аа. Чихвч.
хөш надад бийдэг байхгүй юу. Тэгээд гэсэн айгу хөөрхөн санагдаж байна. Өнөөдөр би айгу уднаа сургуульд ер нь бол арайч учраас хатаа өнөөдөр авч байна. За одоо тэгэхээр 6:50 болж юм. Тэгээ сургууль руу авах гээд өнөөд байж өгнө. Ер нь бол амар их ажил амжуулна. Одоо 8:30-аас сургууль дээр хичээлтэй. Хичээлдээ явчаад тэгээ өдөр 2 цагаас боллоо. Дөнжин гарын тэнэдэг сургууль дээр клубийнхээ юмуд бол ийм одоо нэг CPR хахалт төлөвлөлтийн юмуд бол талаар ийм сургалтын юмуд бол 10 жилийн хүүхдүүдэд орно. Тэгээд сургалтаа орж дуусчаад 3 дахь жилийн дээр очиж юмуд бол хонох байгаа. Тэгээд бас ингээд чадвал юу хаалгаанд орно хонолтон дээрээ. Тэгэхээр бас ингээ айгүй хөөрхөн бичлэг хийгдчих واخ гэж найдаж. Ер нь бол өнөөдөр айгүй завгүй өдөр юмуд бол болно гэж бодож байна. Тийш толгойн харан болчихсон. Хичээлд явах гад. Тэгээ өнөөдөр гадаа 13 градус өнө нэлээд дулаан. Нэмхэн жоохон хувцлаа авъя гэж бодоод тэгээд уцсан байна. Ингээл гарах нь дээ. Нэг шиг чамд хараа байж. Зүгээр ээ наа зүгээр. Хэдэн цаг бэлтгэн чи шалгасан бэ? Засандаа юу? Тийм, альтаа. 3-4 цаг үлдэнэ. Nice дэш. Ах, хэдэн цаг бэлдээд хэд авах шалгасан нэрээ? Бэлдэхгүй юу? Nice. Гүрэн хэдэн цаг бэлдэж маргаашийн шалгалтанд орё гэж бодож байна. 2 цаг бэлдээд ирэх биш аа. За маргаашийн шалгалтанд хэдэн цаг бэлдэх үү? 7-8 цаг. За хэд авах гэж бодож байна? Одоо ирээс тийш за. Маргаашийн шалгалтанд хэдэн цаг бэлдэж орох вэ? За бэлдэхгүй орно. За тэгвэл авах гэж бодож байна. Few moments later. Маргааш болохоор манай одоо явж байгаа эмчилгээний мэсэл хичээл дуусчаа. Тэгээ маргааш болохоор яг дүнгээ гаргаад яг 50-аа шалгалтыг өгөх байхгүй юу. Тэгээд тэрнийхээ одоо ингээд шалгалтандаа бэлдэх чинь. Өнөөдрийн төлөвлөгөөгөр болохоор 10 цагийг өрнөхөд бол хичээлээ хийн гэж өрнөхөд бол бодсон байгаа. Ер нь бол дүнгээ 90-с дээш ер нь авна гэж бодож байгаа.